За энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа яалтчгүй бид одоо энэ асуулгын цагийг илүү мэтгэлцээний болгоё гэж байна. Дээр нь энэ холбогдох албан тушаалтан улсын хуралд мэдээлэл өгөхдөө бас хариуцлагатай хандах байдал бол бүтэн 1 жилийн хугацаанд сууж байхад маш их анзаарэгдсэн юм. Нэг хугацаагаа дуусгачих гэсэн байртай хариулах эсвэл одоо мэдхгүй дур мэдэн худал мэдээлэл өгдөг асуудал ерөнхийдөө нэлээх ажиллагдсан учраас энийг бас илүү чанартай улсын хурлын чуулганы хуралдааныг илүү үр өгөөчтэй болох тал дээр дэвшил гарна гэж бодож байна. За яг энэ дээр би зүгээр наривчлаад мэдээж хилцэцгийг дэмжээ явсны дараа ажлын хэсэг гарах болов гэсэн хүлээлттэй байна. Түүн дээр энэ улсын хурлын асуулгын цаг дээр яг дахиад наривчилсан юмнуудыг хармаар байгаа юм. Жишээ нь энэ ерөнхий сайдаас асуултлага авахд 7 хоногийн өмнө байгаад байгаа юм. Тэгээ энэ хугацаа ер нь яаж явах хэвээр энэ дахиад хармаар байна. За дээр нь энэ хугацааны хуваарлт байна л да. Цөөнхийн бүлгийн хугацаа, олонхын бүлгийн хугацаа, цөөнхийн гишүүдийн хугацааг ингээд хуваарлцсан нарийн юмнууд байгаа. Тэгэхээр энэ дээр илүү ямар юуг барьж, ямар судалгаан дээр үндэслэж энэ хугацаа болон цагийн хуваарлтыг гаргасан бол гэдгийг эхлээд асуучин ер нь цаашдаа бас анхаарал ажлын хэсэг ажиллах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За гişиг Тэмбэрлийн Тэмүүжин гишүүн асуултанд хариулъя. За бусад парламентын жишгээр бол энэ ерөнхий сайдаас асуух гэж байгаа асуултаа бол ер нь 3 хоног дотор өгдөг юм билээ. Асуулгын 7 хоног болгон 14 хоног болгон ингээд хуваар гараад тэгээд ерөнхий сайд асуултанд улсын парламентын гишүүдэд асуултанд хариулна гэхээр ямар асуулт асуух гэж байгаа гэдэг асуултаа 3 хоногийн өмнө тавьт юм байлээ. Тэгээ манай нөхцөлд бол энэ 3 хоног арай жоохон тулгамдах байх гэдэг одоо Монголын нөхцөлтэй тааруулаад 7 хоног гэдэг энэ агуулгыг оруулсан. За улсын хурлын гишүүд бол 7 хоног гэдэг дотор үнэхээр улс орны амьдрал өөрөө буцалж идэг хормоор өдрөөр нөхцөл байдал өөрчлөгдөж идэг учраас гишүүд нийгэмд болж байгаа үйл явдлыг яг тэр халуун цэг дээр нь халуун цаг үе дээр нь анхаарал төвлөрсөн байгаа тэр үе дээр нь засгийн газрыг тэр асуудал руу чиглүүлэх зорилготой асуултуудаа асуух гэдэг бол парламентын гишүүдийн бас их чухал эрх юм байлээ. Энэ хугацаа урт байх тусам сэдв хуучирдаг асуудал нь өөрөө шийдлгүй болоод төр өөрөө асуудлаа барьж чадахгүй гэд олон нийтийн одоо итгэл даах тэр чадвар өөрөө суларчдаг гэдэг тийм шүүмж байд юм байлээ. За ард хуваарлсан хугацаанууд бол олон улсын парламентд хэрэгжилж байгаа жишгүүдээр ер нь явсан. За энэ асуулгын цаг дээр бол нэг чухал зарчим бол парламентын гишүүд бол олон цөөхөөс өөр шалтгаалаад засгийн газар буюу ерөнхий сайдаас асуулт асуух эрхтэй байт юм билээ. Гэхдээ энэ эрхийн эдлэгтээ асуулгын тэр асуулт асууж байгаа цагийн 50-аас доошгүй хувийг ерөөсөө албан ёсны цөөнхийн бүлэг албан ёсны тэр цөөнхтөө өгөх ёстой гэдэг зарчим үйлчлэлт юм бэл. За бас дахиад нэг чухал зарчим нь тодорхой тэр асуудлуудыг живүүлэхгүй тулд дистрассан асуулттайгаар нэг сэдвээр төвлөрч асуулт хариулт өрнөх бололцоог хангахын тулд энэ дистрассан асуулт буюу нэг сэдвээр төвлөрөх гэдэг энэ зарчмыг өөрөө бас тодорхойлж хуульчилж өгдөг юм байлээ. Тэгээ энэ агуулгуудыг нэлээд сайн шингээсэн хоёр намын бүлэг дээр бас хоорондоо ярилцж байгаад энэ анх өргөн барихаар санал авч ясан төсөл дээрээс бас тодорхой хугацаануудыг шилжүүлсэн байна. За Өцөрөнгийн Номын Жимэг гишүүн асуултанд хариулъя. Юу тодруулж асууя. Тодруулъя. Бүлгүүд яг юу ярилцсан гэж ойлголоо. Зүгээр яг энэ нөгөө гишүүд ерөнхий сайдад тавих асуулт гэхэр чинь бүхий л асуудал нөгөө сэдвийн хүрээнд бол ямар нэгэн хязгаар байхгүй сонирхсон бүхий л асуултаа асууна гэсэн үг үү. Тэгэхээр одоо зүгээр практик дээр яах юм бодъё л доо 126 гишүүнээс юу гэдэг 50 гишүүн нь ерөнхий сайдаас ийм асуулт асуумаар байна гэдэг нь ян зүрийн асуудал гэж болно. Тэгээ энийг 2 цагийн хугацаанд тэгэхээр хилцэн гэхээр энэ өөрөө хэрэг байх юм бол эсвэл сэдвчилж явах юм уу? Өмнө нь практик дээр биш өмнөх энэ дэгийн хууль батлагдсан өмнөх дэгээр яадаг гэсэн гэхээр ерөнхий сайдын асуулгын цаг байсан. Энэ асуулгын цаг дээр болохоор ингээ олон гишүүд эхлээд асуулга тавиад хариулт аваад тэрийгэ хинийх нь асуултыг асуух уу гэдэг ингээд даргын зөвлөлд дээр шийддэг. Тэр нь бол нэг бас нэг жоох учир дутагдaltaй байсан. Гэтэ яг энүүгээр ороод ирэх юм бол
40-50 гишүүн зэрэг асуулт асуучих гэхээр тэрийг бүгдээр ингээд олон төрлийн асуулт байх юм бол 2 цагт хэлцэж чадах уу гэд. Тэгээ Номын Жим гишүүн энэ дээр би бас яг нэмэлт тайлбар хийчихье. Ер нь манай гишүүд бас нэлээд олон талаас нь ярилцаад парламентод судалтай намуудын бүлгийн дарга нар дээрээс нь судалтай намын төлөөллүүд хамтраад өргөн барьсан байна. Өнөөдөр яг ямар нөхцөл үүсчээд байна гэхээр ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг дэгийн цагтай тэр цаг дээр орж ирж асуулт асуух гишүүдийн тоо тодорхой, асуулт нь баг үндсэндээ тодорхой орж ирдэг. Тэгээ үндсэндээ нэг цаг 30 минут хэрэтэ формалны асуудал болчиход байгаа учраас энийг нийгэмд хэрэгцээтэй байгаа цаг үеийн шинжтэй асуултуудыг гишүүд асууж чаддаг тийм боломжийг нээж өгье. Тодорхой хугацаатай. Тухайн хугацаанд нийт гишүүний асуусан асуултанд бүгдэнд нь хариулах алба байхгүй. Хугацаанд багтсан хариултыг л өгнө гэсэн үг. Тэр магадгүй цаг 30 минутын хугацаа байж илаа гэхэд 7 хоногийн өмнө урьдчилаад 50 гишүүнээс 50 асуулт очсон байхад ерөнхий сайд тэр 50 асуултанд цаг 30 минутанд багтаж хариулж чадвал сайн. Асуулт асууж байгаа байдал нь ч бас тийм. Хариулж чадахгүй бол мэдээж тэр асуулт дараа 7 хоног руу шилжээд явдаг хэлбэр рүү орно. Харин зүгээр энэ дээр бид хэлцүүлгийн явц дээр Тэмүүжин гишүүн энэ асуулт асуух хугацаа, хариулт өгж байгаа хугацаа хоёрыг нэлээд уян хатан болгож өгөхгүй бол одоогийн дэгийн хуулиар 3 минут асуун 4 минут хариулна гэд явчихаар ахаад маш цөөхөн гишүүн асуултанд хариултаа авч чаддаг хэлбэр рүү орчихыг үүсэхгүй. Энэ парламентын соёлын хөгжсөн улсуудад бол бараг л 15 секундэд асуултаа асуугаад 30 секундэд хариултаа авчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө нийгэм, олон нийт, ард иргэдийн зүгээс тулгамдсан байгаа нийгмийн эдийн засгийн ач холбогдолтой асуултуудад бодиттой хариулт авж байгаа боломж гэдэг талаас нь л хармаар байгаа юм тийм ээ. Тэгээ энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлал бол хуучин ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдгийг болиулаад улсын их хурлын асуулгын цаг болгож байгаа. Улсын их хурлын асуулгын цагийн гол онцлог нь юу юм гэхээр гишүүд иргэд олон нийтэд хэрэгцээтэй байгаа асуултыг төлөөлж асуунаа л гэсэн үг болж шүү дээ. Тойргийн асуудлаа асууж болно, хөрөнгө оруулалтын асуудал асууж болно, төсвийн асуудлыг асууж болно. Асуулт бол чөлөөтэй. Тэгэхээр энийг бол хэлцүүлгийнхаа явц дээр бас зохицуулт хийх гээд үзэхгүй юу да гэсэн нэг юм бодол бол бас байгаа гэдгийг хэлье. За ингээд улсын их хурлын гишүүд